Сайн байцгаана уу? Data Stories подкастынхаа 2 дугаар дугаар тавтай морил. Өнөөдрийн дугаараа бид шинээр ажил карьераа эхэлж буй хүмүүстээ зориулж байна. За эхний дугаараараа бид подкастынхаа хостууд болох өөрсдөө танилцуулахаас гадна дата болон AI салбарт ажиллаж буй туршлага. За тэгээд энэ салбарт хэрхэн орох вэ талаар та бүхэнд Өнөөдрийн дугаар маань илүү шинээр ажил мэргэжил карьераа эхлүүлж буй хүмүүстээ зориулж байгаа учраас дооногоо эхний жилдээ ер нь амжилттай ажиллахын тулд юун дээр анхаарах вэ? Энэ талаар туршлага хуваалцаач гэж хүсэж байна. Тэгээд дооногоос анх ажилд ороод эхний 6 сар чинь хэрхэн өнгөрч ийсэн. За тэр тусмаа ямар сорилтуудтай тулгарч юу юунууд ингээд хүлээснээс ч өөр ч юм уу те сюрприз барих ус байсан бэ гэж асууя. За тэгэхээр бас ер нь өмнөх асуултын хариултанд гэсэн дурдсан те өөртөө итгэх итгэлээ айгуу тордж ивэл зүгээр гэ те тэгэхээр ажил дээрээ яг өөртөө итгэх итгэл болон ур чадвараа сайжруулах өсөх тал дээр юун дээр анхаарч ажилтдаг вэ? Тэгэхээр ингээд ажиллаж байхдаа ингээд өөрийгөө суралцсан сайжруулж явах бол зайлшгүй байх ёстой зүйл болчиход байна. Тэгээд дооно маань өөрийгөө ажиллангаа хэрхэн ур чадвараа сайжруулдаг талаараа хуваалцвал ямар хөө туршлага байна вэ?